Орой минь үзэгчтэй чухал яриа нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид студид нэгэн эрхмийг урьж бас улс төрийн энэ халуухан өрнж байгаа үйл явдалтай холбоотой ярилцъя гэж бодсон юм аа. Ингээ бидний урилгыг хүлээн авч студид маань улсын их хурлын гишүүн Даваа Сүрэн орж ирээд байна. Танд бас бидний урилгыг хүлээн авчихсанд баярлалаа. Та бүхэнд гэсэн баярлалаа. Энэ өдрийн минь төргий. Тэгэхээр хоёулаа гаргасан шийдвэрээс чинь ярилцлага эхлүүл зүйтэй болол гэж бодож байна л да. Та Монгол Ардын намын гишүүнчлээ сэргээлээ. Тэгээ ер нь өмнө нь бол их олон хүн л ярьж байгаа шиг нь хөөгдөд гарсан нүүр бардам очлоо гэж. Тэгэхээр энэ дээр ер нь яагаад ийм сонголт хийчихвэ? Яг нэгдүгээрт бол өмнөч гишүүн байсан. Одоо тэр нь зүгээр сэргээгдсэн тухай асуудал л да. Гэхдээ энэ бол бас тэр үеийн түүхийгээр бол урт штэ. Намын шинжилтэй холбогдлолтой одоо гарсан зөрчлөөс үүдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол тухайн үед бол миний баримтжсэн байр суурь бол намын нэрийг өөрчилж болохгүй. Энэ бол хагарлын үндэс болно гэдэг. Тухайд би бас намаас тусгаарлагч гэсэн хэлжээсэ үгүй. Би одоо энэ хагарал дээр тос нэмэхгүй гэж. Би тэр байр суурин дээр байсан л да. Зүгээр саяын одоо ингээд нэг нам сэргийх нэг шалтгаан бол сонгуулж хамтарч орохтой холбоотой юм. Ер нь бол бас ингээд нэгдээд орё Монгол Ардын хувьсгалтай Маач Авэдрий нөгөө салаад явсан би дагшташ Авэдрий гэдэг ийм саналыг Монгол Ардын намын удирдлагаас тавьсан шүү дээ. Та бүхэн бас мэдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ одоо санал дээр бол бид нар тодорхой бас асуудлууд дээр тохиролцсон байгаа. Жишээлбэл нэгдүгээрт за ингээ хамтраа сонгуульд орё. Цөөнхүүд бол ингэхэн зүв баах. Яг гэвэл сонгуулийн хуулийн тодорхой бүс нэг юм байгаад шүү дээ. Одоо баг нэр дэвшигчдийн нэр тодорхойд хэдхэн хоног үлдсэн багт хуулийн асуудал шийдэгдэг гэж шүү дээ. Яг шүү нэг хар хайрцгийг тоолох уугүй юу гэдэг. Ийм бодлоонтой үед бол бас цөөнхүүд ингээ хамтраад нэгдмэл байр суурьнаас оролцох зүв баах гэж ингэж хийгдсэн алах юм аа. Тэгвэл мөрийн хөдөлгөвт бол тодорхой одоо бас саналуудыг оруулсан ба. Өөрөөр хэлэх юм бол бид бас ингэж шийдвэр гаргахтаа өөрийнхөө сонгогчдоос гэдэг юм дэмжигчдээсээ асуусан ба. Яах вэ гэж би даах уу? Бид тэр хоёрхан төлөвлөс би даах аль эсвэл одоо гишүүн байгаа намаасаа дэвш. Энэ асуултын хариунд 70% нь бол ер нь бол та нар шийдвэр гаргах төвшин цөөнх байгаад байна. Одоо хуулиар та нарыг хавччихлаа. Одоо намаас дэвшчих өмнөөс 2 дахин багс урьдчилгаатай. Тэгээ 2-7 хоног гэхээр бол та нарыг дэмжиж олон бие дагч гарч ирэх бол юм болцоог хаачлаа. Тийм учраас та нар шийдвэр гаргах төвшөнд одоо олон хайх магадлал муу байна гэдэг ийм зүйлийг дийлэх нь хэлсэн. За нэг 20% нь бол одоо бие даа гэсэн ийм санал ирсэн учраас бас тэр биднийг дэмждэг тэр сонгосон тэр гишүүд одоо тэр сонгогч нарын хэлж байгаа тэр саналыг бас бид нар үнэлсэн байна. Тэгээ тодорхой тэдний одоо бидний дамжуул тавьж байгаа асуудлууд тэр мөрийн хөтөлбөр дээр тохирсон. Өөрөөр хэлэх юм бол одоо жагсаалтыг байхгүй болох гэж. Яг л ард түмэн тэг шаардж байгаа шүү дээ. Ялангуяа бид дагчдаас энийг бол одоо нэлээд хүлээж байгаа асуудал учраас энэ дээр бид нэгдвэл байр суурьнд төрсөн. За жагсаалтын асуудлыг бол тэр одоо намын нэрийн ард нуурдж байгаа гэж ард ирд эсэргүүцэж байгаа юм зүйлийг бол хамтдаа одоо энийг байхгүй болохын төлөө явъя гэдэг дээр бол нэг харин энэ дээр бас агц гарчлаа шүү дээ. Бас энэ цаг үед ийм шийдвэр гаргаад тэгээ бид нар энийг бол нэгдвэл байр суурьтаар бол хүлээж авна. Энэ бол ард түмний хүсэл бай. Үндсэн хуулийн дагуу одоо сонгуул явдаг болно гэсэн. Хоёрдугаарт юу нэг эдийн засгийн хямралыг яаж давах юм бэ гэдэг асуудал дээр бол бидний баримталж байгаа байр суурь бас нэг байна. Ер нь бол одоо энэ шахагдшгүй баялаг болсон хөдөө аж ахуй дээр мал аж ахуй дээр үндэслэе гэж. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн загвараа хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн орныг аялал жуулчтай хослуулъя гэж. Тэгээ Монгол мал хөтлөөр машин талаас төрөөс баримтлах бодлогын баримтч гэдэг чинь үнний өмнөх 4 жил би манд харьяалагч явах үед гарсан юм зүйл шүү дээ. Тэгээ энийг өөрчлөлтөд явах төр бол биднийг байгаа гэдэг нь бидний тогтвортой эдийн засгийг бий болгох тэр уулуурхаа тэр алцсны үнээс хамаардаг эдийн засгийг одоо сайн биш юм байна. Мал аж ахуй дээр төвчлээд явах юм бол тогтвортой эдийн засаг бий болох юм байна. Тогтвортой хөгжил бий болох юм байна гэдэг. Энэ дээр бид нар нэгдвэл байр суурьтай. За 3-т өр барагдуулах асуудал дээр. Одоо ингээд хин өр авсан зээлд тавьсан гэдгээс илүү урагшаа харъя гэж. Ер нь одоо яаж энэ өрийн ард гарах юм бэ гэж. Тэгэхээр Монгол Ардын намд бас нэг юм туршлага шүү дээ. Их хөрийг бол одоо тэглэх ажлыг гардаж хийсэн. Би арын фронтын одоо хариуцаад явж байсан тэр тооцоо нарийн тэр техник ажлыг би харьцаж явсан нь бол ийм туршлага бол бас би гэдгийг бас харгалзаж үзээд за тэгвэл ерөөсөө хэдүүлээ өрийн бүт схемээ бий болгоё. Эрсдлийн сан гэдэг юмыг мөрийн хөтөлбөрт оруулаа гэж. Тэгэхээр энэ чиглэл дээр бас алхмууд хийгдсэн. Эдний нам мөрийн хөтөлбөртөө бол ийм чиглэлийн юмнуудыг бол авсан байна. Иймэрхүү маягаар л одоо ийм гол 3 зүйл дээр бол бас тодорхой алхмууд хийгдчих юм болов
агс дэвшилтэй маа гэж. Тэгээ эцэст нь бол яг энийг энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх боловсон хүчний нөөцийн хувьд бол үнэхээр одоо бас л Монгол Ардын намд бол тийм байна л да. Одоо жишээлбэл бид хоёр бие дагаад орё. За 3 4 бие дагч гараад ирэх гэхээр бидэнд нэг тэр иргэдийн хэлээд байгаа асуудал бас үлдээ. Багаас ахуулаа сум аймаг гээд ингээд энэ боловсон хүчин тавиад явах хүчин чадал гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ийм боловсон хүчний нөөц Ардчилсан намч энэ 20 хэдэн жилийн хугацаанд эднийхээ нөхч чадсангүй шүү дээ. За энэн дээр нь бас энэ яриад байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэхэд бас боломж байна гэж ингэж харсан ба. Эцэст нь бол яг бид өмнө тэр одоо намын шинжилтийн зүйлээр тохирохгүй байсан зүйлүүд дээр нэгдмэл одоо өнөөгийн удирдлага бидний тэрийг бас хүлээн зөвшөөрсний учраас энэ алхмууд хийж гин гэж ойлгож байна. Тухайд би одоо тэр намын нэр солихоос гадна олон түмний нам бай гэдэг юм хэлдэг байсан. Гişүүд дэмжигчдийн нам бай. Тэрнээс биш одоо энэ нам руу шурглаад ороод ирсэн энэ оюу толгойг одоо ингээд тарихын төгөөд байгаа энэ нэг одоо намын удирдлагад байгаа нэг хэсэг нөхдийн төлөө биш байх хэрэгтэй энэ. Нийтийн нам байх хэрэгтэй. Олон нийтийн эрх ашигыг илэрхийлдэг ийм нам байх юм бол сонгуульд твдэхгүй оролцсон шүү дээ. Эцсийн дүндээ нөгөө иргэд санал өгдөг учраас ийм зүйлүүдээр одоогийн удирдлага бол бас одоо хүлээн зөвшөөрж байна гэсэн үг. Өнгөрсөн 4 жилд ярьж хэлжсэн үзэл бодолтой даваасран ингээд намын харьяалд орсон даваасран гэж гэдэг юм уу те. Би даасан даваасран хоёрын хооронд нэлээд ялгаа гарах л баг. Ягд бол бас намд хайрцлагдана. Тухайн үед бол зөвхөн би дагаад өөрийнхөө үзэл бодол дээр өлөө тулгуурлаж байсан бол намд харьяалагдсан. За зарим тохиолдолд бүлгийн шийдвэрийг даганч гэдэг юм уу. Ийм асуудал тулгуурлах байх л та. Хэр өөрчлөгдөх бол та? Тийм өөрчлөлт гарахгүй юу? Яг бол 8-аас 12 онд бас нэг миний баримтсан байр суурийн нэг зөрчил тэр байсан байхгүй юу? Би юу гэж хэлдэг байсан гэхээр би бол ард түмний сонгогдсон улсыг хурлын гэж. Тийм учраас би тэр нэгдүгээр миний эрх ашиг бол тэр олон түмний надыг сонгосон хүмүүсийн эрх ашиг байх. Дараа намын эрх ашиг. Тэгээд гуравт бол одоо хувь хүний эрх ашиг байх хэрэгтэй. Ийм ирэм дараг би барьдаг. Одоо ч барьна. Бас нөгөө нэг сайн муугаа ярьж аваад орох хэрэгтэй гэдэг чинь би бас энийг хэлсэн байгаа намын дараад бол. Би өөрчлөгдөхгүй шүү. Яг л хэвээрэл байна шүү. Тэгээд яг харин бидний энэ байр суурийг ер нь энэ бас намд хийгдсэн өмнөх шинжилгээг бас зөв байна гэж харсан учраас бидний сэргээсэн байгаа. Тэгээд намын удирдлагын төвшөндөө бүр өөрөө одоо хилээд эдгээр улсуудыг бол ингэж оруулснаар бид нар бол эднийг дэмжиж байгаа улсуудын тэр бодол санаа, уур амьсгалыг намын бодлогын төвшөнд авчирж байгаамаа гэж хэлээд бидний төлөөлөг өдөх зүйлд авлаа шүү дээ. Тэгэхээр харин одоо жишээлбэл тэр одоо жагсаалтгүй болох гэдэг ч юм уу ийм зүйлүүд яах нь Монгол Ардын намын удирдах төвшөнд яригддаг болно гэсэн үг байхгүй. Тэрнээс биш би одоо юу гэдгийг нам руу орлоо гэдэг ингээд үзэл бодол нь өөрчлөгдөөл одоо тэр нэг харилцуур ашигтай гэрээ бай гэдэг ч юм уу оюу толгоон буруу энтрийг таг марчих юм оох гэсэн шүмжлэхэ болохгүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ тийм байсан шүү дээ би. Тэгэхээр тэр хэвээрээ л бай. Таны тулгуурласан 3 зарчмын нэгд яа харахгүй сонгуулийн хууль орж ил байна л та тийм. Өнөөдрийн сонгуулийн хууль гэсэн хүн болгон л ер нь үгүй хэлж байгаа. Эсвэл өсөө зулгааж ах шиг байна. Яач тийм би одоо зарим сонгогчд нь бол сонгуулийн хуулиа бүрэн ойлгож амжааг байхад энэ болчлаа ч гэдэг юм. Энэ бүх асуудлууд ундраад байна л дээ. Энэ яг ер нь өнөөдрийн гишүүдтэй холбоотой алхам юм уу? Аль эсвэл ерөөсөө энэ манай тогтолцоо гэдээ яриад байгаа үндсэн хууль бусад энэ засаглалын тогтолцоотой холбоотой гэж таны хувьд харж байна. Яг л дээ ер нь бол биш дээ. Өнөөдрийн хямралын нэлээд олон хүчин зүйл байгаа шүү дээ. Улс төрийн хямралын энэ дотор хамгийн одоо бас нэг гол нөлөөлж байгаа хүчин зүйл улс төрчдийн ёс суртахуун. Ер нь ёс суртахуунтай байж аж өндөр ёс суртахуунтай байж аж л энэ хуулийг чинь дагдаг байхгүй. Тэгэхээр хуулийг тогтвортой байлгах гэдэг дээр санаа зовхгүй гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн ёс суртахуун. Жишээ нь чи харал да ямар ялгаа вэ? Жишээл Германы ерөнхийлөгч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүнээс авсан зээлээ бичиг хөтлөө огцорж байна. Монголд бол тэхүү үг. Тэнд одоо Японы зам тээврийн сайд зам дээр осол гарахад хариуцлага хүлээж байна. Ийм ёс суртахуун манад өнөөдөр байхгүй шүү. Яг л тэрнтэй жишээлбэл энэ сонгуулийн хуулийг тулгаад өөрчилж байгаа ямар хохирол гарах уу гэдэг дээр бол манай улс төрчид ямар асуудал үүсэх үедээ санаа зовхгүй шүү дээ. Болно гэл ингээл урсгалаараа амьдарч байгаа. Энэ байдал чи өнөөдрийн нэг магадгүй цаашлахын буруу алхам хийх юм бол улс төрийн тогтворгүй байдал үүсгэж мэдэн шүү дээ. Өнөөдөр чи жишээлбэл 150 хоногийн өмнө бид тойргоо шийтчихсэн. Тэгсэн. Тийм ээ. Гэтэл өнөөдөр зарим жижиглэн томруулна гэсэн мэрээ явж шүү дээ. Энд чи өөрөө болохгүй шүү дээ. Цэц юу шийц. Цэц зүгээр тэр нэг намын жагсаалтыг байхгүй болгох шийц. Гэтэл нэг гоё дагаж хүзүү гэдэг шиг одоо энийн далимдуулээд бас ахаад өөр өөрчлөлтүүдийг ярьж байгаа нэг чиний хэлээд байгаа иргэдийн санаа зовх нэг зүйл болчиход байгаа байхгүй юу? Сонгуулийн хуулийг жишээлбэл зөвхөн эрх баригчид өөрсдөө зохицуулаад авах юм бол ерөөс ийм байдал үүсч. Бидний жишээлбэл одоо бие даагчд ингээд бас нэгдээд
нэгдмийн зохион байгуулалт нь өнөөдөр хүртэл орж чадахгүй ингээд тулцсан байсан юм бол энэ шүү дээ. Ерөөс ингээд бүх хуулийг тэр сонгуулийн хуулийг зөвхөн өөрсдийн эрх ашигтаа зохицуулсан. 2 нам тохирж байгаа л хийсэн, дахиад 2 нам тохирж байгаа л өөрчлөлт хийчлээ гэж яригдчих шүү дээ. Сая энэ дээр бол одоо яг 2 намын байр суурь зарим зүйл дээр ялгаатай байгаа байх шүү. Ялгаатай байгаа. Жишээл хар машин тоолох хэрэгтэй гэдэг дээр ялгаатай байгаа шүү дээ. Жишээл энэ том жижиг байхаа гэдэг дээр ялгаатай байгаа шүү дээ. Одоо тойргийг. Харин зүгээр яг бидний тэр одоо Монгол Ардын намтаа нэг тохиролцоонд түрээд одоо энэ дэр хатуу байр суурьтай хамгаална гэж байгаа юм бол намын жагсаалтыг байх болох. Энэ дээр ардчил намч гэсэн тийм эрүүл сарвал шийдвэр гаргах байх гэж байна. Яг бол нийгмийн захиалга тэр биш. Энийг хийж чадвал бас ер нь энэ одоо намуудад төрд ард түмний алдраад байгаа тэр итгэлийг бас наашаа татна шүү дээ. Өнөөдөр ер нь бидний энэ улс төрчдийн ёс суртахуунгүй байдлаас болол ард түмэн төрдөө энэ намууд итгэхгүй болсон байгаа шүү дээ. Монгол Ардын намд бидний бас хэлж байгаа юм тэр. За сонгуул бодтой амл. Тэрийгэ хэрэгжүүл. Харин бид нар удирдлагын төвшөнд байгаа ч юм бол энийг байнга шаарддаг шүү. Тэрнээс чинь ингээд сонгуул төхөд ирэхэл иргэдтэй хайртай. Тэгээ нэг сар хайртай. Тэгэхээр 4 жил бол одоо зүгээр ам ихээр амьдралад идэг энэ улс төрийг бид зогсоох хэрэгтэй шүү. Тим юм энэ намууд хийх ёстой. Аль нам нь энэ шинжлэгийг эхэлж хийж чадсанараа яг уу цаашдаа урт наслан ард түмний итгэлийг сонгуул төггүй авч явдаг бол. Хуурсаар нэг өдөр үнд гүцэхтэй шүү дээ. Улс төрийн хямрал нь ёс суртахуунаас үүдэж байгаа юм бол эдийн засгийн хямрал нь юунаас үүдэж байгаа юм бэ? Тэгээд тэр ёс суртахуунгүй улс төрчдийн юунаас болчиход байна шүү дээ. Чи жишээл өнөөдөр ингээд хараар шийдвэрээс. Өнөөдөр ингээд экспортоо чи хараарай. Экспорт өсвөл 13 онд амьдрал арай харьцангуй сайн байсан тийм үү? Тэгвэл 13 онд гачаа экспортлоос бид нар өнгөрсөн жил 600 сая доллар илүү олсон байж байгаа. Тэрний уртлын жил 1.5 тэрбум доллар илүү олсон байж байгаа. Гэтэл яагаад мөнгөгүй өр зээл баригдаад валютын ханшиж өсөд байгаа. Яг тэгвэл нэг оюу толгойтой буруу гэрээ хийсэн. Аль ч намынх нь оролцсон шүү дээ энэ дээр бол. Аль ч намынх нь оролцсон. Тэгээ оюу толгойн тэр гэрээ чинь бол жишээлбэл чи 100 мянган төгрөгөөр нэг хонио зарлаа гэхэд Монгол 5 мянган төгрөг үлддэг гэрээ хийсэн байхгүй юу? 95 мянган төгрөгийн юу хөө? Би одоо замынхаа зардалд авлаа гэж. Ийм ашиггүй 8-ыг хийсний л хор охирлын шүү дээ. Чи эдийн засгийн өсөлтөд хараа нэмхэл байгаад байгаа. Гэхдээ бид нэр гаднаас зээлэл. Эн чи өөрөө томоохон төслүүд дээр одоо тэр Тамсгийн орд оюу толгой гэдэг дээр бол зөвхөн хэдхэн эрх мэдэлтэй улсуудын нөгөө гадны барууныхаа технологиор нөгөө Африкийг залгисан баялагын угаасан технологиор одоо нэг өснө хатаг байх юм бол тэр авилгалдаа л гэсэн үг шүү дээ. Одоо энэ жишээлбэл бид нар энэ сая Panama Papers гээд олон нийт бас нэг дэлхийд дахинд нэг цацлаа шүү дээ. Офшор данс гэдэг. Тэгэхэд Mongolian компани гэж байж байгаа. Тэрийг бид нар хэн байна уу? Хин үү гэж ингэ тодруулж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд зүгээр л тэнд тагчиг байгаад шүү дээ бид нар. Өмнө нэг л ирсэн тийм үү? Тэгвэл одоогийн саяын дээр Panama Papers дээр хэн байна уу гэж. Ингэж л явахгүй бол нэг хэсэг нь ингээл баялагын харийнхантай нийлээд цөлмөл нэг жоохоо юм олж аваад тэгэл нийтээрээ ингээ ядуу улс орныг харахаа баян юм шиг харагдаад байдаг. Энэ дүр төрхөө бид нөр өөрчлөх нь бол улс төрчийн ёс суртахуунаас хамааралтай. Тэр буруу ёс суртахуунд ч улс төрийг ч хүмүүлж जैन, эдийн засгийг ч хүмүүлж जैन тийм үү? Ашиггүйгээрээ нэг үндсэлж өөр юм шүү дээ. Нэгэсэндээ ийм л ялгаа. Бид юу гэж бодож байгааг вэ? Одоо улсынхаа эдийн засгийг сайхан болгочих юм бол яг бидний амьдрал хувийн компанитай бол хувийн компани сайжирна гэж бодож шүү дээ. Нөгөө нэг хэсэг нь болохоор ингээл гадныхантаа дагаж өгж байгаа л компани гоё болох чинь улсаа чирнэ гэж ийм л зөрөө байгаад байгаа байхгүй юу? Одоо нэг үл ойлголцол яваалаа шүү дээ. Минийхээр бол улс орны хамтдаа сайхан болгоод эдийн засгийн хүчрэх болгочоод тэгэх юм бол дагаад тэр компаниуд ч орлоготой ингээл амьдэрч. Өнөөдөр яг тийм байгаас нийтдээ мөнгө болцсон байна шүү дээ. Яг тэгвэл хамаг мөнгө гачаа явуулаад бид нар харийнхныг ажлын байртай болгоод байгаа болохоос биш Монголд ажлын байр бий болох тэр мөнгөө авч үлж чадахгүй. Ерөөсөө эдийн засгийг ингээл хараад ахаар бол та хүртэл төсвийн банк хорооны дараагаар бас баггүй ажилласан. Ингээд хараад ахаар яг энэ хуваарилт гэдэг талаар руугаа ер нь яаж нөлөөлөд байна. За Чингис бонд гээл баахан мөнгө авлаа. Та сая зээл авлаа гэж дурдж байна. Зам руу хийгээл гэдэг ч юм уу. За их бага хувийн үйлдвэрлэлөө хийх шиг боллоо ч гэдэг юм. Ингээ эргэн төлөгдөх нөхцөл нь үүсэж байна гэд. Энэ бүх шүүмжлийг яриад идэг зүгээр л яриад байгаа байхгүй. Яах ёстой юм бол. Өөр нь улс төрийн өнцгөөс нь өнгөц хараад байгаа юм. Жишээл ингээд зам руу хийсний буруу гэж бас байхгүй шүү дээ. Жишээл манай хөсгөл рүү хар зам орсон тийм үү. Гэтэл өнгөрсөн жил баярын 3 өдөр тийм 45 мянган жуулч очлоо шүү дээ. Манайх дийсэнгүй шүү дээ тэрийг. Манай бараа дэлгүүрүүдийн лангуу хоосорлоо, итэ машинууд мөнгөгүй боллоо, бензин колонкууд бензингүй боллоо. Эн чинь бизнес үү? Бизнес.
бизнес эрхтийг зам төрөсгсөн байна. Тэгэхээр зам руу хийсний буруу гэж бол байхгүй байхгүй. Тэр чинь урт хугацаанд маш сайн өгж байгаа юм. Гэтэл энийг улс төржүүлэл харлуулаад ингээл ирэхээр нөгөө нийгэмдээ буруу ойлголт өгöd нь шүү дээ. Тэгэхээр ер нь улс төрийн өнцгөөс нэгнийхээ хийсэн сайн ажлыг ч гэдэг юм ингэж харлуулах талтай биш байхгүй. Тэр зүйл сайн байх ёстой. Сайн энэ бол сайн л байна гэж хэлэх ёстой. Муу зүйл гарсан. Жишээлбэл одоо зөвхөн ч тэр замлуу хийсэн биш шүү дээ. Ноосны одоо ноосон даваа үйлдвэрлэе, гаднаас ноосон даваа авдаг, хувцас өөрсдөө хийж өмсдөг болыгээд мөнгө өгсөн байхгүй Чингис Бондоос. Гэтэл тэрийг нэг банк нь авчаад өгдөг. Тэр банк нь эргэлдүүлээ. Ийм мэтийн зүйлүүд бол тэр Чингис Бондын өндөр гарсан уу гарсан. Мөн Төмрийн хөдрийн чиглэл 6-7 компани төгсөн. Уг нь зөв. Яг гэвэл төмрийг одоо түүхийгэр начсан дөрвөл нэг угаагаад ч юм аль эсвэл одоо боловсруулах тал руу нэг л алхам хийгдэхэд 2 дахин өртөх нэмэгдэх байхгүй юу. Гэтэл тэгж өгсөн мөнгө өнөөдөр харин үржигтэй байна уу юу гэж. Тэгэхээр тэр чиглэлд өгж өгсөн л байна шүү дээ. Гэхдээ тэр компаниасаа шалтгаалсан нь юунасаа шалтгаалсан нь үр ашиг нь өнөөдөр гарахгүй байгаа байхгүй. Дэлхийн зах зээл дээр үн унснаас болсон нь энийг харин бид нэр яг үздэг шалгадаг байх хэрэгтэй. Зарим нэг төслүүд нь бол үр дүнтэй болсон төслүүд бол биш. Жишээ нь хүлэмжийн аж ахуй байна. Өвөлдөө ногоогоо өөртөө одоо тэр галлан технологи байсан харин өөрчилсөн юм шиг л. Хүнсний ногоог бид нар өөрсдөө хийж иддэг байна. Яг гэвэл энэ хүнсний аюул байлгээд энэ дотор нь харуул сайн ч юм би муу ч юм биш. Тэгээ аль аль талаас нь одоо хараал тэгээд үндэсний аудитын газар гэж байна шүү дээ. Тэр бол улс төржихгүйгээр энэ зээлийн төсөд өргөөжтэй байсан юм уу юм уу гэдгийг олон нийтэд идэр ярих ёстой болохоос биш улс төрчид ярих нь өөрөө ингэж нийгэмдээ буруу ойлголт өгöd байна гэж би ингэж харж байгаа. Зүгээр зээлгүй амьдрдаг эдийн засаг айлгэр иргэн хүн гэж байхгүй шүү дээ. Зүгээр яг чиний хэлж байгаатай ижилхэн зээл үр ашигтай төсөлд өгсөн үү? Тэгээд тэр үр ашигтэр нь эргээд хяналт байна уу гэдэг л хамгийн чухал юм байна. Одоо зээл гэж ярихаар манайхан нэг тал хэсэг нь өр гэж яриад ялангуяа нэг улс төрчид маань л хоёр талд тулцчлаа л та иргэдэг бол тийм нэг хэсэг нь зээл гэж яриад. Ингээд нэг юм аливаа юмыг хоёр бол хуваадаг энэ үзэгдэл бүр улс төрчдөөс хэрэгсгэтэрж байгаа юм шиг л ийм дүр зураг руу орчлоо. Үнэхээр өнөөдөр таны хувьд таваас яг 40 мянган хорог ахалж ирсний хувьд эдийн засгийн талын хүний хувьд ер нь өртөө мө манах зээлт юм уу? Одоо жишээлбэл хугацаа хэтрээд явж байгаа тийм өрийн зүйл гэх юм бол одоохондоо бас хүндэрч гисэн юм бол харьцангуй гайгүй. Гэхдээ 16 оны сүүл 17 оноос хүндэрнэ. Яг гэвэл нөгөө Чингис Бонд өмнөөс нь 500 сая төгрөг эхлэв шүү дээ. Тэгэхээр одоогийн энэ зээл дээр нэг юм үсээд байгаа. Одоо тэгээд оюу толгороо хамаг баялгаа алдаад байгаа мөртлөө бид нэр төсвийн урсгал санхүүжилтэн зээл аваад байгаа ч юм буруу шүү дээ. Энд чинь яг чиний төрний хэлдэг шиг нөгөө үйлдвэрлэлөө ороод биш эргээд төлдөг экспортын бараа болохгүй орлого олдгийг болохгүй болчиход шүү дээ. Зүгээр л цалин зүгээр идэх гэж шүү дээ тийм үү. Энэ зээл бол үнэхээр хор хөртөлтэй. Жишээлбэл сая 250 саяыг авчлаа. Тэгээ 500 саяыг авчлаа. Энэ бол ерөөсөө зүгээр л татвар төлөгч төлөх болчихж байгаа байхгүй юу. Харин ямар нэг хэмжээгээр тэр зам руу ч хийсэн бай, жижиг үйлдвэрлэлч хийсэн бай, эн чинь өөрөө эргээд зээлийг төлөх бас нэг тэр эдийн засгийн өсөлтийг бий болгох зориулж болгож байна тийм үү. Төсвийн урсгал зардалд өгж байгаа зээл гэдэг бол энэ эргээд зээлийг төлөх ямар ч их үсрэг бол харин татвар төлөгчид өрийн дарамт болгож байгаа ийм зээл. Тэр талаас харах юм бол сүүлийн үеийн төсвийн цорхоо өгж байгаа зээлүүдийг бол шүүмжлэлтэй хандхаас өөр арга байхгүй. Ер нь зүгээр яг ингээд би өөр авлаа, чи зээл авлаа гэж маргалдах биш л дээ. Сая бид нар бас энэ дээр нэлээ ярьсан байна. Ер нь зээлээ өрөө яа төлөх юм бэ гэдэг тэр бүтцэл бий болгоод тэр эрсдлийн сангаа бий болгоод ямар нэг тодорхой ордыг тэгвэл гадныханд өгөөд одоо оператор компани гаднаас тавиад тэгээд зээл төлөх сан төвлөрүүлээд ингээд эдийн засгад дарамтгүйгээр шийдэх асуудал нь хамгийн чухал болохоос биш. Өнөөдөр одоо тэр төсөл нь энэ төсөл нь өнгөрцөн юмны тухай ярихээс илүү урагшаа хараад за өөрөө авсан. Зээл авсан. Тэгвэл одоо энийг төлөх арга зам чинь ирээдүйд ингэж төлнө шүү гэдэг юм ярих нь илүү үр ашигтай баха. Энийг шийдэх гарсан мэдээж хэрэглээ улс төртэй холбогдно л доо. За гэтэл одоо нөгөө төрийн хөвтөөр яриад нэг өнгөрлөө улс төрийн сонгуул юм. Сонгуул за хэдхэн хоногийн дараа нэр дэвшигч тодорч хэвээр хугацаа болох гэдэг. Хууль нь энэ ерөн зөвшөлтсөд явах болов та ер нь юу гэж харж байна. Мэдээж хэрэг за үндсүүдийн цэцэн шийдвэрийг хүлээн авъя гэдэл авах. Тэрний дараагаар бас нэг жоохон зохицуултууд хийгдэх л ёстой шүү. Тэгин. Яг зүгээр ахгүй гэвэл их ноцтой байдал үүсэж байгаа байхгүй юу? 5 сарын 3-нд нэр дэвшигч тодорцсон байх хэрэгтэй. За ахгүй гэд их хурл одоо шийдчихвэл яах вэ? Нөгөө дээд судлаараа хурлагдаж хугацаа. Тэгээ нөгөө нэр дэвшилтийн хугацаа чинь болохгүй болчихж шít. Тэгээ сонгуул яах нь хойшлох асуудал ийм зүйл байж болохгүй. Ялангуяа энэ арчс нийгмийн хамгийн үнцэнтэй зүйл чөлөөт харцсан сонгуул. Тэрнгээр нөө төрийн эрх мэдлээ шилжүүлж шít. Энэ үнцэнтэй зүйлээ бол бид нар ямар нэг байдлаар бол одоо өөрчлөлт оруулж болохгүй. Тэгэхээр их хурд хүлээж авахаас өөр арга байхгүй л гэж би ингэж харж байгаа.
Харин хүлээж авсан дараа бол яг бай дээр одоо хин дэвшгүй тойрог дээр яах вэ? За минийхэр бол тэгвэл тэргүй одоо жишээл бид нар тойргуудаа шийдсэн ш 26 тойрогтой байна гэж шийдсэн. Одоо тэр нөгөө жагсаалтын 28 яаж явах вэ гэдэг асуудал дээр яриад явчихвал ямар ч өндөрлөө өсөв. Тойрог руугаа шууд шилжүүлээ. 14-ийн хот төлдөө 14 тэр хөдөөгийн тойрогтой гэл ингээл явчвал ямар ч маргаан өсөхгүй. Тэгэл сонгуулаа хийх хэрэгтэй. Энэ дээр бол улс төрчид нэгдвэл байр суурьтай байх ёстой гэж би ингэж байна. Дахиад жижиглэн гээл элдв юм гаргаж ирэл ингээл яриад эхлэх юм бол яг чиний хэлээд байгаа санаа зовж байгаа зүйлүүд гарч ирнэ. Энэ тойрогт би очин, тэр тойрогт би очихгүй, тэр нэм гээл ингээл энэ манай сум гэдэг ч юм уу энэ дээрээ би байна гэл ийм одоо намын дотор жишээлбэл нэр дэвшилтэн дээр л маргаанууд үсээд эхлэх нь. Тэгэх юм бол нөгөө сонгуул явуулахад бас л асуудлууд үүсэж болзошгүй л дээ. Нэг гишүүнтэй уулзж байгаа хариуцлагын тухай хуулиар нэг ерөнхийлөгч яриад оруулаад ирсэн байгаа. Энэ хууль дээр ер нь хувь хүний байр суурь ямар байна? Би яг одоо нэг хэлцээд байх хууль биш байна гэж. Тэндээ сайн зүйлүүд биелээ. Гэхдээ хууль зөрчсөн зүйлүүд их байгаа байхгүй юу? Их хурлын дарга, их хурлын дэд даргыг жишээлбэл одоо юу гэдгийг гишүүдийн тэтэн хувийн саналаар 4-3 орчвол одоо ингээ огцорж болно тэгж болохгүй. Тэг докторгүй байдлыг үүсгэж болохгүй. Спикер бол тэгэл одоо 3 шалтгаан байгаа шүү дээ. Өөрийнхөө өсөлтөөр өвчний улмаас гэдэг ч юм уу илт хууль зөрчин тогтоогддог гэсэн үндсэн хуулийн чинь төгөлдөрсөн ийм 3 залт. Тэрнгээр л байх хэрэгтэй. Тэгжээ тогтвортой ажиллана шүү дээ. Тэгэхгүй ерөөсөө ингээл улс төрчсөн маягаар одоо улсын хурлын гишүүн юу гэдгийг сайд сольдог шиг юм болчихно. Тийм үгүй улсын хурлын гишүүн жишээлбэл одоо ингээл нэг намын аль ч нам жишээл энэ 2 там бол нэг 10 хэдэн хувийн гишүүд дэмжигчтэй байгаа шүү дээ. Тэдрийгээ цуглуулж ирчихэл за энийг татна гэж ингээд дэдэг болчих юм бол тогтворгүй болно. Тэгээ ер нь энэ ард түмний төлөөлөл улсын хурлын гишүүн гэдэг бол дархлаатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэл дургуун хүрэхээр аваачаал одоо айлгаал одоо ч нэг тийм юм яваад байна шүү дээ. Би хэлэмтлээ гэдэг юм их яваад байна шүү тийм үү? Одоо ялангуяа энэ Жонко батлага дээр болж байгаа юмнууд, Алтай ууг дээр болж байгаа юмнууд энэ төр бол бас нэг бодох хэвээр юмнуудыг харагдаж байна. Улс төрийн одоо тэр янз бүрийн зодооноос болвол ард түмний төлөөлөл бол хамгаалттай байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр хуулиар ингээд ороод ирэнгүүт нэг намынх нь гар хэвсэг цуглуулаад энэ гишүүнийг авч хайна гэл ингээд улс төрийн маягаар ханддаг болчвол энэ утгагүй зүйл байхгүй юу? Гэх мэтийн харах юмнууд бол энэ хариуцлагын тухай хууль дээр бий. Ер нь хариуцлагын асуудал гэдэг бол цэвэр ёс суртахууч төрүн чи бид нар хэлдэг тийм үү? Цэвэр ёс суртахуун байхгүй. Тийм ёс суртахуунтай зөв улс төрчтэй гаргаж ирэх нь л одоо энэ сонгуулийн хамгийн үр дүн. Тэрнээс биш нэг нам нь дандаа сайн хүнээс бүрдсэн, нэг нам дандаа муу хүнээс бүрдсэн байхгүй. Аль намд нь сайн хүмүүсд байгаа, зөв хүмүүсд байгаа, муу хүмүүсд байгаа. Тэгэхээр сайн зөв нам гэдэг юу юм бэ гэвэл урт талдаа тэр шилдэгүүдээ гаргаж ирээд явж байгаа нам. Тэгээ шилдэгүүдээ тэр салбарт нь ажиллаулдаг. Одоо энэ эдийн засгийг гол алж байгаа юм бол би одоо энэ намууд мэрэгжлийн бус хүмүүсүүдээр салбар өдөрдүүлээд байгаа явдал гэж бодож байна. Чи бодолд одоо ингээл бүр огт тийсвэр мэрэгжлийн хүнийг авч чадсаад гэдэг авчин нөгөөх нь юм мэдэхгүй юм чинь дөрдөө итгэл ингээл телевиз яриадгаар PR хийхээс өөр юм байхгүй. Салбар нь ажил нь унж байгаа шүү дээ. Салбарын ажил унах гэдэг чинь улс орны ажил унж байгаа. Улс орны ажил ингээд унаад ирэхээр яаж вэ? Эдийн засаг хямарч шүү дээ. Ард түмэн хохирч байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас зөв нам гэдэг бол шилдэг боловсон хүчнүүдээ урдаа гаргаж яваал нам. Тэрийг харж ард түмэн сонголт өгдөг байх хэрэгтэй болгоос биш. Энэ манай нам. Хогийн улгаач байсан сонгодог байж болохгүй шүү дээ. Тийм учраас бол ер нь энэ ард түмэн бол тэр аль нь зөв нам байна уу? Тэр шилдэгүүдээ урдаа боловсон хүчний чадхтай байна уу? Улс орноо авч явж чадах нь уу? Тогтвортой байх нь уу? Гэдэг асуудлыг илүү харах хэрэгтэй. Тэгжил явах хэрэгтэй болохоос биш. Одоо иргэдээ ингээд нэг энэ ардчилсан тогтолцоонд бидний хийж чадаагүй нэг юм байна. Аль ч ардчилсан улс оронд биш үү? Ард түмний кампанчлалт намын гишүүнчлэлтэй байхгүй. Коммунист орнууд л тийм байна. Коммунист гэдэг орнууд. Ер нь бол чөлөө дэмжигчтэй л байх хэрэгтэй л да. Хоёул ингэж ярилцах цаг өндөрлж байна. Тэгэхээр хоёулаа бол ерөнхийдөө төр засаг гэдэг юм уу. За энэ шийдвэр гаргах төвчнийхний талаар ярьлаа л да. Иргэд өнөөдрийн энэ цаг үе дээр ер нь ямар бодолтой, ямар суурьтай байх хэрэгтэй юм болоо. Энэ дээр зүгээр таны хувьд яг энэ төрж өсөж яваа гишүүний хувьд ер нь ямар бодолт хийж явдаг вэ? Энийг нэг товчхон хариулаад. Тэрний л одоо нөгөө миний ярианы үргэлжил. Ерөөсөө энэ чөлөөт ардчилсан сонгуул гэдэг юмар төрөөлөх зөв бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Төрөө. Намууд нь тэгэхээр явах хэрэгтэй. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхөөс тэр шилдэг боловсон хүчнүүдэл сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй. Тэрээс биш энэ бол одоо манай бизнесийн бүлэглэлд багтгийн энэ надад бас нэг талтай байдгийн гэдгээр биш. Тэр улс орны аваад явах улсуудаа яагаад иргэд бол яах хэрэгтэй гэхээр яг тэрийг хараад. Энэ бол үдэ аж ахуйн салбарт олон жил ажилласан. Энэ бол одоо гишүүн болгочхоор бол ингэж явж чадна. Энэ бол одоо ингэж буруу гэрээ хийхт бол оролцчихсан юм байлээ. Энэ бол ер нь улс орноо
ер нь өөрийгөө бодоод тохирооч хүн байна лээ гэсэн ийм тийм ялгсан сэтгүүгээр зөв хандлагаар одоо энэ улс төрийн энэ чөлөөт харьцсан сонгуул явагддаг болоод ирэх юм бол зөв төр бий болж байна. Тэрнээс биш намын гишүүн юм гээл нүдэ харанхуулаад тэгэл энэ алхмуудыг хийгээд байвал нэг хэсэг бод бид яасан. Ер нь л одоо хитрхи их мөнгөцсөн улсуудыг нам руу оруулж ирсэнс болвол тэгэл намаа энэ хоёр намаа буруу тийшээ чирээл буруу тийшээ чирэнгүүтээс ард түмний итгэлийн намууд даалдагдал ингээл явж байна шүү дээ. Одоо энийг энэ улс төрийн намууд хинэн төрүүл шинжилгээ солилцсон л энэ ард түмний итгэлийг авна шүү дээ. Тэгэхээр иргэд бол тэр чиглэлээс хардаг болчих юм бол яах вэ? Өөрчлөлтөн. Жишээ нь нэг ийм зүйл байгаа юм л да. Одоо худлаа амлал тийм одоо Германд ч юм уу Европт худлаа амлал тэр нам газар өрснөөс арчигдана. Монголд ихгүй шүү дээ. Илүү дээш 1.5 сая төгрөг өгөхгүй байсан ч яах вэ? Сонгоод шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө нэг иргэд хариуцлахгүй хандаад байгаас яа улс төрч найхгүй болчихно. Германд бол нам нь яаж ийн цаад бол ч хуурж болохгүй ингэх юм бол алуулна шүү. Одоо улс төрийн давцангаас байхгүй байна л да тийм. Иргэд нь өөрөө хариуцлагад оролцож байгаа байхгүй. Тийм учраас нөгөө намууд нь иргэдийнхээ өмнө айж байна. Манад бол яаж ийн нэг жоохон мөнгөтэйг очиод ингээ бужиг нь бол намаа дагаад тэгээд ингээд баталгаатай гэж ингэж бодоод байна шүү дээ. Тийм биш харин намууд нь иргэд яах вэ? Намуудаа айлгадаг. Тийм л одоо улс төрийн идэвхтэй хариуцлагатай ханддаг болчих юм бол энэ зөвөө төр болгоод явна шүү. Зөвл төртэй болчих юм бол бид яах вэ? Зөвл явна шүү дээ. Тэгэхгүй төрөө нэг хэсэг нь ашигладаг мөнгөний машин гэж ойлгодог. Тэгээд залуучууд нь тэр төрд тийм суудал дээр очих гэдэг сонирхолтой чөл мөнгөтэй болчихно гэж боддог. Тэгж ингэж ханддаг л болчих юм бол саяын энэ амьдрал улам муухай чиглэлээр байгаа. Улам гүнзгийрэл тэгээд Латин Америкийн нэг аимшигтай орнууд байна шүү дээ. Одоо ер нь арчлалын хамгийн муухай жишээ татсан орнууд л бол явна шүү дээ. За бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн гэж бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэнд танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та хүн ч гэсэн баярлалаа. Үзэгч та бүхэндээ чухал яриа нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдрийн зочин улсын их хурлын гишүүн Даваа Саран байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.